Яг бай би банк орон дээр бас саналаа хэлсэн юм аа, энэ ухаан удгаа шалгана л үү. Гол нь бусад бүх нүүрсний ордыг хамтд нь оруулаад ирчихэж байгаа нь нөгөө эргээд манай арчилсан намынхны санаачлага бүдгэрээд арталт нь ижил сэдвүүтэй учраас үлдчих гээд байгаа юм эрсдэл байгаа маа л гэдгийг сануулад байгаа. Хоёр нэг шин бол яг амаараа хэлж байгаа юм л да. Би энэ дэмжиж байна. Би бүр хэлцүүлгээс тэрийг нь бүр салгаад авсан ч болно гэж байгаа. Гэхдээ нөгөө үгүй яах вэ? Нөгөө бид нар чинь цаас гарсан шийдвэрээ харж биелүүлж ажиллана. Тэгээ ганц хүний санал биш, 33 гишүүн санал өгсөн байгаа учраас саналаа гаргацсан байгаа учраас тэгээд энэ их хурлын дээр хурал даруулагчаас хүсэж байгаа. Энэ гарч байгаа тогтоолын төсөл маань өөрөө хяналт шалгалтын тухай хуулийн 32-ийн 2-ыг хуулиа зөрчсөн байгаа. Тэр нь юу вэ гэхээр хүрээ хязгаар маш тодорхой байх ёстой гэдгийг хүрээ хязгаар нь тодорхойгүй хүрээ хязгааргүй болчиход байгаа. Монголын бүх ордыг шалгая гэдэг нь шүү дээ. Одоо 5 жил ерхий сайд хийсэн хүн нь өөрийнхөө байх үеийн шийдвэрүүд нь бүгдийг өөрөө шалгах болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө би ямар санал гаргаад байна вэ гэхээр энийгээ салгаад тодорхой болгочихоо ухаан удгаа шалгахын шалгаад бусд нь манай арчилсан намаас гарч байгаа гишүүдийн гаргаж байгаа санал нь бас тэр саналаараа яваад ингээ би нэгээ шалгацгаа. Ер нь манайх ингээд нэг бодлогын реформ хийж чадахгүй төр нь ингээд алдаа гаргахыг хар суужгаад алдаа гаргангууд нь сонсдог ийм л үйл ажиллагаа явуулдаг болсон шүү дээ. Тэгээ нэгэнт ингээд цаашдаа засгийн газрын шинэ реформын шинжтэй юм хийхгүй алдаа гаргачаад гаргасан алдаагаа сонсцоодог нэг хяндаг шалгадаг ажлаа хийх гэж байгаа юм бол би нэгээ тусд нь шалгая гэдэг л ийм санал гаргаж байгаа. Тэгээ дэгийн тухай хуулийн дээр болохоор энэ тогтоолын төслийг эцэслэн батлахдаа хэрвээ шаардлагатай гэж үзэх юм бол хурал даргалагч байнга оронд нэг удаа буцааж болох юм байлээ. Гэтэл одоо энэ хяналт шалгалтын тухай хуулиар болохоор энийг заавал их хурл нь шууд батлна гэдэг ингээд заац. Тэгээ дэгийн тухай хуулиа даах юм уу? Энэ хяналт шалгалтын тухай хуулиа даах юм уу? Мэддэхгүй болчихдог. Ганц л зүйл байгаа нь салгачаач. Ухаан удгаа шалгах нь тэндээ шалгачих. Бусад хилцээ гэрээ хилцээртэй холбоотой бүх мэдээлэл ил усан ч гэсэн шалтгааны тухай асууж хянан шалгах төр ороо байгуулах арчилсан намынхаа саналыг бас тусад нь аваад үлдмээр байгаа. Энийг яаж хэрхэн шийдэх вэ л гэж одоо хурал даргалагч нараас л барыг асуумаар санагдаад байна. Яаж энийг шийдэх вэ? Одоо энэ ингээд нэгүрээ явах юм бол манай арчилсан намаас гаргасан төр орооны санал бол байхгүй юм байлээ л дээ. Нэг сэдвэр гэж хаврын чуулганаар ч энийг оруулж ирэх боломжгүй болчих юм эрсдэл үүсэж байгаа. Нэг яах вэ? Энэ дээр манай таман газар нэг тайлбар өгөөд нэг зөвлөөд яах ёстой юм хэлээд өгөөч. Тэгээд энэ санал гаргасан 33 гишүүнээс бас хүсэж байгаа. Хэрвээ энэ 33 гишүүн өөрсдөө хүсэх юм бол хяналт шалгалтын тухай хуулиараа өөрсдөө хүсэх юм бол тогтоолын төсөлтөө өөрчлөлт оруулаад батлагдсан тогтоолдоо өөрчлөлт оруулах тогтоолыг бас өргөн барьж болох юм билээ. Тэгэхээр салгаад өгчөөч гэж байгаа. Тэгэл болоо. Тэгээ ухаан удаа тэрийг шалгацгаа бусдын манай арчилсан намын гишүүд гаргасан саналын дагуу бас шалгацгаая. Шудраг шүү дээ. Би эдийн засгийн байнгын орон дээр гишүүний асуултанд бол тодорхой хариулсан. Энэ дээр бол би санал нэг байгаа. Нэгүгээр бол гашуун сухад ганц модтой холбоотой манай засгийн газрын үед хийгдсэн тэр гэрээтэй холбоотой энэ асуудлыг бол нэгтлэх нь бол зөв өө. Энэ бол ингээд ил тод байдлаа хангаад ингээд явах нь бол зөв. Энэ ухаан удагтай холбоотой энэ асуудал бол угаасаа л засгийн газар ярьж ирсэн асуудал. Бас сүүлийн одоо 10 сарын хугацаанд нэгдэггүй их материалуудыг цуглуулад их хуралд өгсөн асуудал. Тэгэхээр одоо бид нараас гишүүнийхээ хувьд одоо энэ мэдээлэл дээр үндэслээд ажиллаа хийх нь бас зүйтэй. Тийм учраас би энэ тогтоол батлагдсны ард төвдөрж дараа юу яа? Лото гишүүнтэй ярьжгаад энэ саналыг 33 гишүүнтэйгээ ярилцаж хуралдаад тогтоолд өөрчлөлт оруулах юм саналыг алтан гэрэл гишүүнтэй бид нар ярьжгаад эрх зүйн хувьд маргаанг болох асуудал дээр одоо ингэж хандаад явчаа гэдэг тийм санал хэлж байна. Тэг өнөөдөр яг ингээд Монголын ард түмнийг одоо сүүлийн 10 гаруй жил энэ төр засгийн нийт төсвийг авч явж байгаа 5 толгой асуудлыг ярих гэхээр засгийн газар нь ингээд бүрэн бүрэлдэхүүнээр дэрхэ босоо гарчлаа. 5 минутын өмнө. Засгийн газар нь ерөөсөө сонсохгүй. Ер нь ингээд энэ ухаан удаг дээр юм ажиглагдаад байгаа. 5 толгой асуудал ярих гэхээр эрс хүрдгүү, 5 толгой асуудал ярих гэхээр ямар нэг үл үзэгдэх гар гэдэг шиг юм зохицуулт явдаг. Ийм асуудлууд бол ер нь зөндөө гарч байгаа. Тэгээ би нэг хоёр үндсэн асуудлыг хэлэх гээд байгаа. Нэгдүгээр энэ байгалийн баялаг гэдэг юм чинь хэн нэгэн хүний өмч ерөөсөө бишээ. Нутагт нь очиод уул хангаагийн ухаад талыг там болгочоод өөрсдөд нь юу ч оногдохгүй байгаад энэ орон нутгийн иргэд чинь бухимдалтай байгаад байгаа.
сая тооноор нь хэлээр зөөж гаргачаад амьдралхууд нь нөлөөлөхгүй болохоор ард түмэн энд ч ууртай байгаамаа. Тэгэхээр бид нар ер нь ганцхан энэ 5 толгой энэ орд газар гэлтгүй. Энэ Монголын баялагийг яаж иргэдэд тэгш хүртээмжтэй байх уу гэдгийг ярих цаг болцсон юм. Ярихын тулд бид нар эхнээс нь үзэх хэрэгтэй болчиход байгаа юм. Яаж энэ 5 толгой гэдэг том орд дамжиж энэ олон хүний гар дамжив дунд нь хин гэдэг төрийн өндөр албан тушаалтан оролцов хин хувьдаа хэдэн сая долларын ашиг хийв гэдгийг бид нар үүсэх болчиход байгаамаа. Дуудаж ирээд асуугаад улсын хурал хууль тогтоох дээд байгууллага муу юм бол тэр хийхээ хүрээнд асуух хэрэгтэй болчиход. Тэгээ зарим нөхдүүдэд сануулж хэлмээр байгаамаа. Хэн нэгэн нүүрсний хулгайчийг баяжуулах гэж Манлайбаатар Дамдын сүрэн амингийн шоронд босоогоор өгөөгүй юм шүү. Хэн нэгэн авилагчин түшимлийн халаасанд мөнгө зутгах гэж Өвөр ханган аймгийн Төвөрг сумын харьяат Лувсан цэрэнгийн Аюуш гэдэг залуу 21 наснда Жанчгүйгийн даваанд 12 буудуулж насвараагүй. Хэн нэгэн төр дамсан олигарх компанийг баяжуулах гэж манай Нуулуурхаан сайд Дамдын ямын төрсөн нутаг Увс аймгийн Өмнө Говь сумын Бигзийн Гиван гэдэг залуу 1948 онд байтаг богдод алуулаагүй маа. Энд чинь Монголын ард түмний үеийн үед эх орончдын цусаа урсгаж ирсэн эх орон энд хадгалагдж байгаа баялагийг өнөөдөр энэ эх орныхоо эзэдд нь яаж хүртээмжтэй байх уу гэдэг асуудал ярьж байгаа юм. Цаашилбал энд ерөөсөө хувийн хөвшлийг төрд нийгэмчлэх, дулааж авах ийм асуудал огт яригдаагүй, яригдах ч ёсгүй. Улсын хурал ийм их ёсгүй. Тэгэхдээ бид энэ асуудлыг одоо ярьж эцэлж, хувийн хөвшлтэйч халгаагүй. Гадаадын хөрөнгө оруулалтаач ойлгомжтой. Бодлогоо цаашид тодорхойлохын тулд одоо ярьж эцэлж нэг тийш нь гаргаж явах зайлшгүй шаардлагатай болчиход байгаамаа. Хизээч дуустгүй нэг юм хэрүүлтэй. Сүүл 10 гаруй жил ярьлаа. Энийг нэг эцэлээ л да. Улсын их хурал хууль тогтоох дээд байгууллага юм бол ард түмний төлөөлөг шууд хэрэгжүүлж байгаа байгууллага юм бол энийг нэг эцэлээд одоо шийдвэр гаргацгаамаар байна. За үүнээс цааш Монголын баялагийг ашиглахдаа энэ алдааг давтахгүй. Дундаас нь хэн нэгэн авилагчин, хэн нэгэн олигарх ингэж завшихгүй. Энэ баялаг ард түмэнд ингэж очино. Арга зам нь энэ юм. Яагаад гэвэл бид нар урдын алдаандаа дүгнэлт хийсэн юм а гэж хэлхийн тулд бид нар энэ асуудлаар сонсгол хийх ёстой болчихж байгаа. Яагаад сонсгол хийх гээд байгаа юм бэ гэж асуув. Өмнө нь нүүрсний сонсгол гэж хийж ирсэн. Энэ сонсголын үр дүн одоо хүртэл үргэлжлээд олон нийтэд олон асуудал ил тод болгоо явж байгаа. Тийм учраас энэ асуудлаар хэнийх нь зөв, хэнийх нь бурууг дэнсэлье. Баримттай ярий. Гэрчүүдийг сонсъё. Өнөөгийн их хурал энэ их хулгайг цэгцлэх, байгалийн баялагийг нэг нэгнээсээ өрсөж авах гэсэн энэ уралдаанд цэг тавих, хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг хийсэн тэр түүхэн их хурал байх боломжийг олъё л гэж энэ тогтоолын төслийг санаачилсан юм а. Дэмжиж өгөхийг хүсье. Баярлалаа.